Бодибилдинг гэж юу вэ? Фитнес гэж юу вэ? За ерөнхийдөө хамгийн зүгээр бүтээгдэхүүнүүд гэх юм бол хамгийн эхлээд pre-workout-ыг бол ерөнхийдөө хэрэглэх зүгээр. Энэ нь бэлтгэлээ дэмжиж өгдөг. Судасны ханыг дэлхийн ажиллах чадварыг нэмэх. Тухайн 2-3 цаг бэлтгэлэхэд бэлтгэлийн гүйцэтгэл илүү нэмэгдэнэ. Хүний зүрх яагаад гэмтдэг вэ? Хүнд чин өргөн гэхлээр бас манай зарим үзэгчдүүд одоо бодож иж магадгүй л дээ. Зүрхэн дэх ачаал дээр нь аюултай гэж. Тэгэхээр та тэрийг нэг тийм эерэг болгосон зүйлийг одоо үзэгчдэд хэлдэг. Танд фитнесийн талаар зөв мэдээлэл хэр зэрэг байдаг вэ? Танд фитнестэй холбоотой сөрөг бодлууд байдаг уу? Манайхан бол ерөнхийдөө уургийг одоо дэлхийн дээр маш өндөр ачаал дуруу ойлгохгүй шүү дээ. Энэ бүх асуултанд спорт нутришн нэвтрүүлэг мэргэжлийн хүмүүс хариулах болно. Спорт нутришн нэвтрүүлэг пүрэв гараг бүр танд хүрэх болно. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ сайхан үчийн мэдээг хүргэе. Та яг одоо SBS World цугаар спорт нутришн нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байна. Манай нэвтрүүлэг мэдээж та бүхэндээ эрүүл мэндийн боловсрол олгох уураг, амин дэм бүтээгдэхүүнүүдийн талаар зурчилж байгаа. За тэгээд манай нэвтрүүлгийн сүүлийн үеийн дугаарууд дээр Changes уургийн дэлгүүр хамтран ажиллаж байгаа маа. Ингээд өнөөдөр студид маань уламжлал ёсоор Changes дэлгүүрийн төлөөлөгч манай Нима ах маань хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэдээг хүргэе. За баярлалаа. За, Нимагаар сонь сайхан юу байна вэ? Ойрд юу игээд байна? За ойрд бэлтгэлээ хийгээл ажиллаа хийгээл тиймэрхүү байдалтай л байна да. Ааха, тэгэлгүй яах вэ? За тэгээд сүүлийн үед бас манай одоо энэ спорт нутришн нэвтрүүлэг гарснаас хойш залуучууд бас их үзэж янз янзын асуултуудыг бол асууж байна л да. Уураг ер нь зөв юм уу, буруу юм уу гэдээ одоо янз бүрийн мэдээллүүд нь арай эерэг болж эхэлж байна. Тэгэхээр би танаас хамгийн ихний асуулт юу гэж асуух вэ гэхээр одоо ингээд ямар ч төрлийн бүтээгдэхүүнүүдийг худалдаж авахын тулд те supplement facts буюу одоо энэ бүтээгдэхүүний орц найрлага гэж хэлэх үү те энэ зүйл байгаа шүү дээ. Одоо хүн ойлгоход бас яг ингээд энгийн ойлгоход бол их хэцүү. Тэгэхээр та энийг нэг уурган дээр ч юм уу эсвэл одоо бусад бүтээгдэхүүнүүд дээр ер нь аль зүйлийг нь голчлон хүмүүс ер нь харуул зүгээр байдیں۔ Тэгээд ер нь яг аль зүйлийг харж өөртөө авбал тохирох ч гэдэг юм уу те тохирохгүй гэдгийг эндээс ер нь яг ямар мэдээллүүдийг олж болох вэ? Та энэ тал дээр хүмүүс бас танилцуулбал. За энэ уурганы ардлын энэ одоо энэ зааварчилгаа гэж байгаа. Зааварчилгаа тухайн бүтээгдэхүүнийг ямар бодисноос бүрдсэн нэг удаагийн хэрэглэн дээрээ ямар том орцсон бүх найрлагууд нь энэ дээр байдаг. Энээс одоо гол нь яг юугаа харж хэрэглэх вэ гэхээр хүн тухайн бэлтгэл яг ямар хөө ачаалттай хийдэг, тухайн хүний зорилго юу вэ? Тэрнээсээ хамаарч одоо энэ орцуудыг сайн харж хэрэглэх хэрэгтэй гэсэн. За. Тий. Жишээ нь одоо зөвхөн энгийн яриан дээр одоо уураг гэдэг дээр юу гэхээр энэ дээр нэг халбандаа хэдэн грамм уураг агуулдаг тий? Тэр халбаныхаа хэдэн хувь нь уураг агуулдаг гэсэн одоо энэ хувьд нь энэ дээрээ байдаг. Тэрнээс гадна энэ уураг нь өөрөө нэг удаагийн хэрэглэн дээрээ ямар эрдэс бодис, ямар задрал явагддаг гэдэг бүх тайлбарууд нь энэ дээрээ байдаг гэсэн. За ерөнхийдөө ингээд харахад бас одоо яг ингээд хүмүүс одоо нэг мэдхийг хүсэхгүй байгаа зүйлээ мэдхийг хүсдэг шүү дээ тий. Яг хүсвэл маш тийм энгийн байдлаар бас байгаад байгаа харагдаад их шүү. За тэгээд уураг гэдэг нь болохоор ерөнхийдөө өөр 21 төрлийн амин хүчил бол задардаг. Энэ задрал нь ямар бодисуд гэдэг нь одоо хамгийн доорх буюу одоо энэ хэсэг дээр бүгд ямар орцоо бичээстэй байгаа. Тэрнээс гадна энэ уурганы задрал дээр тухайн бүтээгдэхүүн ямар нэгэн таргалт явагддаг уу? Эсвэл булчингаа яаж тэжээдэг үү? Энэ дээр нэмэлтээр энгийн уураг дээр нэмэлтээр жишээ нь ямар төрлийн нэмэлтээр задардаг уургууд нь гэсэн бүх тайлбарууд нь энэ дээр байдаг гэсэн. За тэгэхээр манай залуучууд бас энэ талаар болон бусад одоо мэдээллийг илүү дэлгэрэнгүй, илүү сонирхолтой байдлаар авах гэсэн мэдээ Change дэлгүүр дээр бол яг албан ёсны мэдээлэлтэй хүмүүс бол байгаа. Тэгээд дахин бас Change дэлгүүрийг зориод энэхүү мэдээллүүдтэй илүү тодорхой танилцаад өөртөө хэрэгтэй уургийг бас авч чадах юм бол илүү хурдан хугацаанд бол амжилтанд хүрэх боломжтой. Тэгээд дараагийн нэг асуулт маань болохоор одоо олон залуучууд бол яг манай нэвтрүүлгийг үзснээс хойш фитнесээр хичээлээ уураг уугаад одоо амжилтанд хүрэх гэсэн залуучууд маш олон байна л да. Тэгээд тэд нар юу гэж асуугаад байна вэ гэхээр би одоо 18 настай тийм ямар нэгэн байдлаар фитнест явж байгаагүй. Тэгээд би шууд ингээ фитнест явгонгуудаа уураг уугаад эхэлж болох уу гэж асуугаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс дээр ер нь ямар шуган та зөвлөгөө хэлбэл та өгдөг вэ? Одоо зарим хүмүүс болохоор ингэж л ядах юм. Фитнест явчаад 3 сар болоод булчингаа булруулад нэг ачаал авсны дараа уураг ууж болно гэдэг. Эсвэл зарим нь болохоор шууд уухад бол асуудаг гэдэг. Энэ хоёрын ялгаа юу вэ юм бэ? За энэ хоёрын ялгаан дээр бол манай дэлгүүрийн хувьд одоо миний хувьд зөвлөгөө өгөхдөө тодорхой хэмжээний булчингаа эхлээд ажилуулж үзэх хэрэгтэй. Тэгэхээр бага зэргийн булраа гэдэг нь болохоор юу гэхээр тухайн хүмүүс хөдөлж байгаа учраас тодорхой хэмжээний цочроо авдаг булчингууд. Энэ өвчнийг гарсны дараа тухайн булчин бэлтгэлийн дундуур одоо
сэргэлтэй хэр авж гин эсвэл бэлтгэлийн дараа ачаал ав дууссан болчин сэргэж гин үү сэргэхгүй байх уу тэрнээс хамаарж уургийн одоо нэгсэндээ аль нь зохих уу аль нь таарах уу гэдгийг зөвлөгөө өгж өгдөг гэсэн. Ер нь бол хүний биеийн онцлогоос хамаараад тухайн хүний тэр сэргэлтийн болон уналтын хугацаа бол янз бүр байх уу? Тэр нь янз бүр байдаг. Тэр нь яг зөв хүн болгон адилхан юм идэж ууж одоо нэгсэндээ өсдөг. Тийм учраас дархлааны системүүд надаа өөр өөр тогтолтой. Одоо жишээ нь энэ уураг нэг хүнд аягүй сайн зохиж явах, нөгөө хүн зохихгүй маягтай тий. Тийм янз бүр байдаг. Аа. За манай ширээн дээр өнөөдөр бол манай үзэгч бас харж байгаа ченц дэлгүүрийн яг аль биесны онц барихтэйгээр худалдаалдаг бүх төрлийн уураг болон амин дэм бүтээгдэхүүнүүд бол ирсэн байгаа. Тэгээд өнөөдөр бас би энэ цэнхэр савтай уургийг бол одоо анх удаага харж байна л да. Тэгэхээр энэ бол маслтэй чи уураг биш бай тий. Энэ ямар одоо үйлдвэрийн уургнууд явж байгаа вэ? Хэдэн төрлийн юу өнөөдөр та авчирсан бэ? За өнөөдөр бол би ерөнхийдөө бүх төрлийн уургуудыг хоорондоо ямар ялгаатай тий. Тэгээ уург гэдэг юм яг юунаас бүтдэг тий. Тэрийг одоо тус тусад нь одоо өөрийнх нь мэдлэгийн хэмжээнд одоо тайлбарлая гэж авчирсан байгаа. Жишээ нь одоо энэ Maya Fission гэдэг энэ уург бол ерөнхийдөө манайхны сайн мэддэг Sinta 6 гэдэг уург байгаа. Тэнтэй их төстэй уург гэсэн үг. Энэний давуу тал нь юу гэхээр бүгд байгалийн гаралтай юм хийгдсэн байдаг гэсэн. Энэ уург нь өөрөө дотроо казен уург болон сүүний уург нь нэмэлттэй байдаг гэсэн. Тэр нь ямар учиртай гэхээр шаталсан маягтай задрал явагддаг. 3 энгийн төрлийн V уургийн нэмэлттэй. Энэ нь болохоор хүний биед ороод эхний V уургууд ер нь 30 минутаас 2 цагийн дотор үндсэн задрал нь яв дуусгдаг. Тэн дээрээ сүүний уургууд ер нь бага зэргийн удаан задралтай болж эхэлдэг. Энэ үргэлжлээд 3-4 цагт тухайн булчингаа тийж байна. Касен ургууд бол энэ хамгийн бага удаан задралтай хүний биед нэлээд удаан агуулгадж удаан задардаг ургууд эхэлдэг гэсэн. Тэгэхээр энэ ург өөрөө үндсэндээ бэлтгэл хийгээд дууснаас хойш 8 цагийн турш шимэгчсэн маягтай шаталсан маягтай задрал явагддаг. Энийний давуу тал нь юу вэ гэхээр энгийн V төрлийн ургуудыг хэрэглэснээс булчин байнгын тижэл авах гэрээ илүү томрох магадaltaй болж байгаа гэсэн. За Гаспарын нутришн гэж энэ бас одоо мистер Олимпиад орж исэн хүн гэж тааж ирсэн. Тэгэхээр энэ хүний одоо нэрэмжит тийм уурны уураг бол уургнууд л байх нь тий. За тэгээд үзэгчдийн дундаас одоо яг таныг сая хилэнгүүт надад ч бас төрж байна. Үзэгчдийн дунд ч төрж байгаа. 8 цагийн шингэцтэй уураг гээд удаан шингэцтэй уураг гээд 8 цагийн шингэцтэй уургийг уучингууд 8 цагийн дотор хоол идэхгүй байх юм уу? Эсвэл юм ер нь яаж идэх ёстой юм бэ гэдэг. Тиймэрхүү асуултууд их байдаг шүү дээ. Тий. Энэ хоол идэх тал дээр бол угаасаа бэлтгэл хийгээд дуусаад уурга хэрэглэснээр цагийн дараа бол тодорхой хэмжээний хэрэглэх ёстой. Энэ уурганы хувьд л тухайн биедээ удаан задарч өгч байгаа давуу талтай тэр. Тэгээд мэдээж уурганд давуу тал гэж байна, сул тал гэж байна. Энэ уурганы хувьд бол ходоод нь шарахтай болон ходоодны асуудалтай хүмүүс бол хэрэглэж болохгүй. Энийг бол маскл тэж одоо тэр маскл V гэдэг сүүлийн үед гарсан одоо саадлах юм. Энэ уург гарч ирсэн байгаа. Энэ ямар учиртай гэхээр энэ дотроо касен гэдэг одоо тэр ходоодонд удаан агуулгад задардаг уург нь өөр дотроо агуулгаддаг. Тийм учраас энэ V-ийн энгийн бэлтгэл хийгээд дууснаас хойш 45-аас цагийн хооронд үндсэн задрал нь явагдана. Булчиндаа ороод нэмэлтээр 6 цаг задарч өгдөг. Ийм уургууд дээр ерөнхийдөө нэмэлтээр заавал биса гэдэг нэг brain change amino assist гэх гурвалсан амин үйлчлэлийн нэгдэл нь өөрөө давхар байнгын ордог. Энэ яах гэж ороод идэг гэхээр үндсийн уургаа илүү сайжруулж байгаа төрлийн юм. Биса гэдэг нь болохоор ерөнхийдөө тархины мэдээллийг өөрчлөөд ачаал авж байгаа булчин хамгаалж өгдөг гэж ярьдаг. Тэрнээс гадна бэлтгэлийн дараа тухайн бүтээгдэхүүний уурганд орсон шалтгаан энэ биса гэдэг нь булчингийн аль хэсэг илүү ажилласан тэрлүү илүү зөөвөрлөгч болж өгдөг гэсэн. Илүү задралын нэмж өгнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ уураг бол одоо бас одоо хамгийн сайжруулсан төрлөөр хийгдсэн уураг байна тийм булчин руу чиглэсэн. Ходоодондоо ямар нэгэн ачаал өгөхгүй гэсэн. Тэгэхээр нөгөө нэг одоо ингэ нөгөө яриан дээр ингэ тулгуурлаад сухад ходоодны шахтан хүмүүс юу н уураг хэрэгж болохгүй гэсэн нэг тийм одоо ханд байдаг шүү дээ тий. Тэр ханыг юу н яаж ивддэг юм бэ? Ямар одоо хүн лимчин бас юм төмөр өргөөд заах ходоодны шахтай байж болно шүү. Тэгээд уураг уухыг хүсч ил байгаа гэж бодож байна. Тэр хүмүүс юу юунаас эхэлж уувал их зүгээр байдаг вэ? Ходоодны яг шархалцсан хүмүүс бол угаасаа уураг болын нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэхийг нь хоригддаг. Тэрийг эмчилсэн хүмүүс бол энгийн төрлийн V төрлийн уургийг хэрэглэдэг. V гэдэг нь юу гэхээр ургамлаас гарч ирсэн шар сүний уургуудыг хэлдэг. Энэ маш урдан задрал явж зөвхөн ажилласан булчинд татчихэлэгдэг. Тийм уургуудыг хэрэглэж болно гэсэн. Тэгэхээр эмчилгээ хийлгээд эрүүл болсон хэмжээний зөв эмчийн заавраар тодорхой хэмжээний энэ уургууд нэлээд судалсан хүмүүсээр хэр хэмжээгээр яаж хэрэглэх үү гэдгээ өөрөө тохируулж хэрэглэх хэрэгтэй гэсэн. Ер нь ингээд нэг хүмүүсийн дунд бас нэг юм ойлголт байгаа даа нэмах. Ингээд нэг хайрцаг дотор хийгээл одоо савн дотор хийгээл ингээд нэг лого тавиал тий. Тэгээд ингээд нэг битүүмжилчингүүд л энэ дотор нэг
эмийн ч юм уу те эсвэл нэг тийм болохгүй бүтэхгүй одоо зүйл яваад байна гэдэг нэг хүмүүс ер нь тэр ойлголтод салж өгөхгүй байгаа шүү дээ. Та ер нь тиймэрхүү хүмүүс ямар шуган тийм одоо эерэг бөгөөд энгийн зөвлөгөө өгдөг вэ? Энэ дээр бол хамгийн энгийн зөвлөгөө юу гэхээр одоо уурга гэдэг маань энэ баяжуулсан хүнс гэж ярьдаг. Яг Баяжуулсан хүнс гэдэг нь юу гэхээр маш их хэмжээний хоолноос авах ёстой уургийг сайжруулад багасгацсан л байгаа хэлбэр багхгүй. баяжуулсан хүнс. Баяжуулсан хүнс. Өстой гоё юу байна. За ингээд үзэгчтэй хэсэг хугацаанд бүгдээрээ амс хий. За яаж амс хийх вэ гэхээр энэ Muscle Tech гэдэг брэнд байгаа. Энэ брэнд бол одоо сүүлийн жилүүдэд гэлтгүү одоо Америкийн зах зээл дээр, дэлхийн зах зээл дээр бол уурга худалдаалт, одоо уурга борлуулалтаар дэлхийг тэргүүлж байгаа ийм брэнд байгаа. Тэгэхээр яг энэ брэндийн одоо 2015 онд ч гэдэг юм уу гарсан топ 10 бүтээгдэхүүнтэй бүгдээр хамтаа танилцъя. Ямар бүтээгдэхүүнүүд тэргүүлж байна, ямар бүтээгдэхүүнүүд одоо 10 бол 9-р байранд орж байна гэдэг. Тэгээ та бүхэн энэ мэдээллийн дараагаар бас Change дэлгүүрт аль бүтээгдэхүүнд худалдаалж байгаа. Ер нь бол бүхэл бүтээгдэхүүнд худалдаалж байгаа. Тийм учраас та бүхэн бас яг энэ чагсаалтыг үзчихээ. Тэгээд нэвтрүүлэгтэйгээ бүгдээрээ эргээд уулзцаая. Бодибилдинг гэж юу вэ? Фитнес гэж юу вэ? За ерөнхийдөө хамгийн зүгээр бүтээгдэхүүн гэх юм бол хамгийн эхлээд pre-workout-ыг үл ерөнхийдөө хэрэглэх зүгээр. Энэ бэлтгэлээ дэмжиж өгдөг. Судасны ханыг дэлгэн ажиллах чадвар юм. Хан 2-оос 3 цаг бэлтгэлэхэд бэлтгэлийн гүйцэтгэл илүү нэмэгдэнэ. Хүний зүрх яагаад гэмтдэг вэ? Хүнд чин өргөн гэхлээр бас манай зарим үзэгчид одоо бодож иж магадгүй. Зүрхэнд их ачаал дээр нь аюултай гэдэг. Тэгэхээр та тэрийг нэг тийм эерэг болгосон зүйлийг одоо үзэгчдэд хэлбэг. Танд фитнесийн талаар зөв мэдээлэл хэр зэрэг байдаг вэ? Танд фитнестэй холбоотой сөрөг бодлууд байдаг уу? Манайхан бол ерөнхийдөө уургийг одоо дэлхийн дээр маш өндөр ачаал Энэ бүх асуултанд Sports Nutrition нэвтрүүлэг мэргэжлийн хүмүүс хариулах болно. Sports Nutrition нэвтрүүлэг пүрэв гараг бүр танд хүрэх болно. Та бүхэнд Muscle Tech-ээс гаргадаг бүтээгдэхүүнүүдээс танилцуулж байна. Amino Build. Amino-г бэлтгэлийн өмнө дундуур болоод дараа хэрэгэлдэг. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр гол булчингуудын хүчийг нэмэгдүүлж, уургийг бид бүрэн задлж өгдөг юм. Amino Build-ээс 4 г дооцоор 12-7 хоногийн турш хэрэглэхэд булчингийн хүч 40% өсдөг байна. Anabolic Halo. Анаболик уург нь булчингийн хүч өсөлт болоод хэмжээг нэмэгдүүлдэг бөгөөд өдөрт 1 удаа хэрэглэх ёстой байдаг. Энэ уург нь булчингийн масс, жин өсөлтийг нэмэгдүүлэхээс гадна ууснаас 8 цагийн турш биед хадгалагддаг. Анарчи. Анаркийн бэлтгэлийн өмнө хэрэглэдэг бүтээгдэхүүн. Үүнийг хэрэглэснээр бэлтгэлийн үеэр хүч нэмэгдэж, дасгалын үеэр булчинд илүү нөлөөлдөг гэсэн үг. Бэлтгэлийн үеэр маш их энергийг зарцуулах чадвартай болгодог. Креатор. Энэ бүтээгдэхүүн нь хүний биеийн хүч чадлыг нэмэгдүүлдэг бөгөөд багахан хэмжээний креатиныг агуулдаг. Улмаар булчингийн хэмжээ сэргэлтэнд сайн нөлөөтэй бөгөөд бэлтгэлийн дараа уудаг бүтээгдэхүүн юм. Мөн тэмцээнд бэлдэж буй тамирчид дооцыг нь 2 дахин ихсгэн хэрэгэлдэг билээ. Hydroxide Hardcore Elite. Энэ бүтээгдэхүүн нь жин хасж байгаа хүмүүст хэрэглэхэд тохиромжтой. Жин хасах зорилгоор бэлтгэл хийж буй хүмүүст яг таарсан бүтээгдэхүүн бөгөөд биеэс илүү их энергийг зарцуулж жингээ хасахад туслана. Hydroxide Hardcore Next Gen. Энэ бүтээгдэхүүн мөн жин нэмж байгаа хүмүүст тохиромжтой. Биеийн эрч хүчийг нэмэгдүүлснээр амархан ядрахгүй болгодог. Өскөтэлээрээ цэцэг болоод цагаанга найруулганд нь багтсан. ISO Zero. ISO уург нь булчинд зориулагдсан уург юм. Булчингийн хүч хэмжээг нэмэгдүүлдэг. Ямар нэгэн чихэр найруулганд нь ороогүй бөгөөд тослоггүй. Mass Tech. Биеийн жинг нэмэгдүүлнэ гэдэг анхлан хичээлж буй хүүхэд залуусын хувьд гол асуудал байдаг. Mass Tech уург нь биеийн массыг нэмэгдүүлдэг юм. Цэвэр биеийн жинг нэмэгдүүлэхээс гадна хүчийг бас ихсгэж өгдөг. Push 10. Биеэс гарч буй хүчийг өндөр хэмжээгээр нэмэгдүүлдэг. Бэлтгэлийн өмнө хэрэглэх бөгөөд ямар нэгэн креатингүүгээр энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр танаас гарч чадах бүх хүчийг таны гарт чинь оруулж өгдөг юм. Бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүсээс судалгаа авахад хүчийг 10.5%-аар нэмэгдүүлдэг болох нь батлагдсан байна. Nutrotech. Энэ нь булчингийн уураг. 3-аас доош жил бэлтгэл хийсэн 36 хүнийг 6-7 хоногийн турш энэ бүтээгдэхүүнийг хэрэглүүлэн үзэхэд энгийн уургаас 70%-аар булчингийн хүчийг нэмэгдүүлдэг болох нь батлагджээ. За ингээд Sports Nutrition нэвтрүүлэгт хамтаа үзэгчдэд маш их баярлалаа. Манай нэвтрүүлгийн гол зорилго нь та бүхэндээ эрүүл мэндийн боловсролыг олгох ийм зорилготой байгаа. Тэгээд мэдээж нэвтрүүлэгтэй маань Change дэлгүүрийн хамт олон бол хамтран ажиллаж байгаа. Сая бүгдээрээ Muscle Tech брендийн топ 10 бүтээгдэхүүнтэй бол хамтаа танилцлаа. Энэ бүх бүтээгдэхүүнүүд Change дэлгүүрт бол яг одоо дэлгэцнээр гарч байгаа хаягуудаар зарагдж байгаа гэдгийг бас дуулахад таатай байна. Тэгээд та бүхэн албан ёсны онцгой хэрэгтэй ямар нэгэн тийм асуудалгүй уургуудыг, ямар нэгэн асуудалгүй амино, за тэгээд бусад нэмэлт бүтээгдэхүүнүүдийг авахыг хүсвэл Change дэлгүүрийг зориорой гэж
хүсмээр байна. За ингээд хоёулаас яриагаа үргэлжлүүлэе гэж бодож байна. Олон төрлийн зүйлүүдийг бол та бас авчирсан байна те. За уураг байна, вэй уураг байна. За тэгээд нүүрс ус гэсэн үү? Одоо өөр ямар төрлийн бүтээгдэхүүнүүд байна вэ? Та бас нэг баг зэргийн дэлгэрэнгүй тайлбарлал. Мөлтмийн ингээд одоо жишээ нь тамирчтаас хамаарат хэр ачаалтаа бэлтгэл хийдгээс хамаарат бүх төрлийн юмнууд ер нь авчирсан байгаа. Тэгээд энэ дээр нэмж хийх зүйл fish oil гэдэг байгаа. Энийг бол ерөнхийдөө хүн болгон хэрэглүүлэх зүгээр. Энэ ямар учиртай гэхээр омега 3 гэдэг хүн болгон мэдэх зүрх судасыг хамгаалдаг, толгой тархины үйл ажиллагааг төвчүүлдэг тий. Тэрнээс гадна яг хавзаар бэлтгэл хийдэг хүмүүс fish oil-ыг ер нь заавал хэрэглэх ёстой. Тэрэн дээр нэмэлтээр яадаг гэхээр одоо нэг яс гэдэг юм чи өөрөө маш олон давталтыг хамгийн өндөр халалт явагддаг зүйл л дээ. Тэгэхээр үе хоорондын шингэнүүдийг шатааж өгдөг гэсэн. Тэрнээс хамгаалаад энэ fish oil өөрөө тэр үеийн нөхөн сэргээлтийг илүү дэмжиж өгдөг. Гол зүйл байгаа. Fish oil-ыг одоо зүгээр бэлтгэл хийхгүй байсан хүмүүс ч гэсэн хэрэгэлдэг. Ер нь fish oil-ыг яг энэ одоо бүтээгдэхүүнийг хэрэглэхгүйгээр хүмүүс ер нь хүнсээсээ юунаас авдаг юм бэ? За ихэвчлэн загаснаас. За fish oil-ыг бол бас хүмүүсийг сайн хэрэглэх хэрэгтэй гэж сонсчихсон. Тэгвэл яг тэр сая бол нямаах их гой тайлбарлаж өглөө. Глютамин гэдэг нь шүү дээ тий. Энэ ер нь одоо ямар ич хиттэй ямар яг яадаг зүйл юм бэ? За энэ глютамин бол ерөнхийдөө тамирчд бол хэрэглүүлэх зүгээр ээ. Эсвэл одоо нэг энгийн төвшөнд хийдэг мөртлөө өөрийнх нь төвшин нэлээ хүнд хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс энэ глютаминыг заавал хэрэглэх хэрэгтэй. Одоо хүмүүс одоо бэлтгэл хийж байхдаа маш их хүч нэмэгдэж байна. Булчин томорж ийн гэж болоо гэж боддог. Тэр бол үгүй. Тэн дээр заавал амрах процесс явагдаж байгаа учраас глютаминыг заавал хэрэглэх хэрэгтэй. Глютамин гэдэг нь яадаг гэхээр нэг төрлийн энэ өөр амин хүчлэлтэй. Тэгсэн мөртлөө тухайн бэлтгэлийн дараа уусны дараа булчин амарж өгдөг. Орой уухад толгойг амрааж өгдөг. Толгой амрах тусмаа илүү булчингаа илүү удирдах чадвар нэмэгддэг гэсэн үг. Харин тийм нөгөө нэг заримдаа ингээд бас нэг хүнд бэлтгэл хийцнээ дараа орой нойр хүрхгүй ч юм уу эсвэл сайн унтаж чадахгүйгээс болоод маргааш нь одоо ядралттай тэгээд бэлтгэл дээр очихоор ойлгохтой шүрүүж чадахгүй тийм тохиолдол байдаг шүү дээ тий. Тэгвэл тэрний хамгийн сайн найз нь бол глютамин байна. Глютамин. Тэрнээс гадна бас нэмж хэлэхэд энэ тамирчд бол энгийн хүмүүс хитрхи өндөр бэлтгэл хийгээд тэргээ цөмөрнө гэж яриад байдаг. Тий. Тэр нь яаж юм гэхээр тарих бие махбод бол хамгаалж ийн гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хитрхи өндөр ачаал аваад булчингаа гимтээгээд ахаар тарих өөрөө бие махбод хамгаалахын тулд булчингууд уналтанд орж ажиллах чадварыг муудах эхэлдэг. Энийний эсрэг л үйлчлэгээтэй бүтээгдэхүүн. Бисата юм төстэй гэсэн. Гэхдээ глютамин нэг төрлийн хүчлэг байхгүй байна. За глютаминаас тэр тархийг амраадаг зүйлүүдийг бол авч болох нь байна. Өөр ямар бүтээгдэхүүнээс авч болох вэ? За амраагч төрлийн бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө манайх их сайн хэрэгжилж сурах хэрэгтэй. Дараагийн төвшөндөө орох гэж байгаа хүмүүс энэ касен гэдэг одоо удаан зазаад гэдэг төрөнд би бас хэлсэн. Энийг дангаар нь цэврээр нь хэрэглэх давуу тал нь юу байдаг гэхээр касен гэдэг нь удаан задардаг. Шүн уухад их тохиромжтой. Ерөнхий ойлголт бол хүн болгон юм байдаг. Энэ яг ямар процесстэй байдаг гэхээр шүн хүн унтчихад булчин бүх юм одоо хөдөлдөг учраас маш их хурдан томрох хүч нэмдэх бололцоо байдаг боловч хүн унтаад бодсон сэсэн зогсчдөг гэсэн. Инхээр тэр бүвэл явц явагдахаа бэлдэг гэсэн үг байна. Касен гэдэг нь удаан задардгийн давуу талаар булчин удаан хугацаанд тижээлүүлэхэд тэр булчингийн дараагийн төвшөнд орох боломж нь бүрдэж өгдөг. Бис одоо энэ ер нь ихэнх одоо энэ касенууд дандаа бисагны нэмэлттэй, глютамины нэмэлттэй шалтгаан давхар дээр тархин амрааж өгч байгаа гэсэн. Энэ дээр одоо ингээд шууд яг одоо манай үзэгчдээс харж байгаа шууд одоо глютамин and бисаас гэдэг одоо шууд орцыг ингээд яг давхар бичээд өгсөн байна. Тэгээд ерөнхийдөө бол одоо бас маш сонирхолтой юм уураг байна. Тэгээд хүний унтж байхад бол хүний биед бас яг тийм бодис солилцоог бага явагддаг учраас тэрийг нөхөднөөс гэсэн авч өгдөг юм зүйл байна. За тэгээд ер нь бол олон төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа. За энэ маслтай чинь бас их нэлээд нэрийн хуудас болсон одоо амино шүү дээ тий. Энэ аминоны та давуу тал болон давуу талыг одоо үзэгчтэй хэлж өгвөл. Ер нь одоо аминогоос нөгөө өнгөрсөн нэвтрүүлэг дээр хэдүүлээ хэлж исэн. Найруулж тавьчаад баг багаар шимж уул их хүний биед одоо яг тухайн үед бол их сайн нөлөөлдгөө гэж хэлж исэн. Тэгэхээр ер нь аминогийн одоо үйл ажиллагаа бол яг энэ амино дээр. За энэ маскл тэжийн амино бүлдээ бусдаа аминог бодоход арай онцлогтой амино байдаг. Бүх төрлийн амин хүчлэн орно. Тэн дээр нэмэх нь тэр юугаарч орлуулж болдгоо биса гэдэг 3 төрлийн амин хүчлэн өндөр тунгаар орсон байдаг. Нэг халбандаа 4 г буюу 4000 мг-аар орсон байдаг. Энэ яадаг гэхээр тухайн булчин ачаал авч яхад бэлтгэлээс одоо нэг бэлтгэл хийгээд одоо нэг 2-3 минут амраал дараагийн тоогоороо ингэж ажилдаг штеп. Тэн дээр л булчин маш хурдан сэргэлт явуулж өгдөг. Тэрнээс нэмэлтээр тааврын гэсэн бодисд орсон байдаг. Энэ өөрөө үндсэн сэргэлтийг хамгийн өндөр түвшинд явуулж өгдөг. Давуу тал нь бас давхар сахар байхгүй. Бүх юм байгалийн гаралтай гэсэн. Тэгэд энэ
бүтээгдэхүүнүүдийг бас хараад хахад нөгөө сахар байхгүй мөртлөө чихэр амтагдаад байдаг шүү дээ тий. Чихэрлэг. Тэр нь одоо юунаас жимсний төрлийн бүтээгдэхүүнүүд орсон. Тийм жимснээсээ хамаарч байгаа. Аа. За тэгээд түрүүн бас нөгөө нэг өнгөрсөн дугаар дээр олон улсын хэмжээний мастер пауэр лифтинг мөнх эрдэнэ ах ирээд нэвтрүүлэгт орцод хэлжсэн л да. 6-аас 7 төрлийн бүтээгдэхүүнүүдийг одоо хэрэгжилж байна гэх. Тэгэхээр одоо таны бас үзэж уншижсэн судалгаанууд дээр ч гэдэг юм уу хүний бие ер нь нэг бэлтгэл дээр гэхээсээ илүү хэдэн төрлийн яг бүтээгдэхүүнүүдийг авах хамгийн максимум тэр төвшин гэж байх уу? Тэг хамгийн одоо баг нь бол мэдээж ойлгомжтой. Нэг уурагтай хүн бол бас яваал байдаг шүү дээ тий. 6-7 төрлийн юу хэрэгжилж байгаа. 10-12 төрлийн юмнууд хэрэгэлдэг. Одоо ч хэлбэл мистер олимпиад одоо ингээл 5-6 дараалал төрүүлсэн фил хийд бол астрал олон зүйл хэрэгэлдэг баг. Тэгэхээр ер нь тэр хүний бие дээр ер нь тэр ямар шоухан судалгаа байдаг юм бэ? Хүний бие дээр ерөнхийдөө 8 төрлийн юм яг 8. Тийм 8 төрлийн бүх төрлийн юмуд хэрэгжилж явах хэвээр. Энэ дээр юу вэ гэхээр загасны мэдээж гүлтмийн, мэдээж бэлтгэлийн дунд тухайн булчингаа дэмжиж өгөх амин хүчтэй байх хэвээр. Булчингийн одоо усыг бариад нөхөн сэргэлтийг явуулж байгаа кератины төрлүүд байх хэвээр. Ингэж ажилласан булчин заавал уурах хэрэглэх хэвээр. Хөлсөөр алж байгаа витаминуудыг нөх хэвээр. Хэмжлэнгийн 8 төрлийн юмуудыг заавал хэрэглэх хэвээр. За хоёулаасаа гүлтминий талаар ярилцсан. Гүлтминий талаар манай үзэгчд бас товчхон ойлголттой болсон байх гэж бодож байна. Кератин гэдэг байгаа шүү дээ. Кератин яг яаж нөлөөлөд? Энэ дунд кератин байгаа юу? За энэ дунд кератин одоо кератин байгаа. Кератин цаан ч юм байна. Кератин гэдэг нь ерөнхийдөө яг ямар үйлч? За би энэ кератин гэдэг нь ямар size on гэдэг кератины давмгаа тэн дээр нэг нүүрс усаар яасан булчин ерөнхийдөө хараар нэг томруулах зорилготой бүтээгдэхүүн байна. За кератин гэдэг нь ямар учиртай гэхээр ерөнхийдөө хүнснээс одоо бид нар аавна гэх юм бол хамгийн өндөр агуулгаддаг юм 1 кг адууны мах 1 г кератин агуулгаддаг гэсэн. Кератин гэдэг нь өөрөө ямар учиртай хаана байрлал гэхээр бидний өөрсдийн илгэнд оршдог юм байна. Хүн хүч гаргаж яхад илэг тэрнтэй адилхан ачаал авдаг гэсэн. Тэгэхээр кератины задрал нь явагдаад тухайн хүчтэй ажиллаж эхэлдэг. Илгнээс нь ялгардаг гэсэн үг үү те? Илгэнд нь агуулгаддаг. Тэгээ кератин гэдэг нь өөрөө давслаг гэдэг утгаараа хүний бие тархахаараа тухайн булчингийн усыг барьна гэж. Ус барьна гэж юугаа яриад байна гэхээр хүний хөлсөөр гарч байгаа амин хүчлийг биед нь авч үлдэж байна. Ингэсэн булчин нь илүү ажиллах чадвар хүч нэмэгдэж эхэлдэг. Инхээр түрүүний хэлсэнтэй адилхан бие хамгаалахын тулд булчингийн ургалт илүү түргсэж хурдсаж эхэлдэг. Кератиныг бэлтгэлийн өмнө дундуур дараа кератиныг ер нь бэлтгэлийн өмнө ууж болно. Бэлтгэлийн дараа тухайн булчингийн усыг сэргэлт авах гэж хэрэглэж болдог гэсэн. Тэгвэл түрүүний хэлсэнчлэн адууны маханд 100 г уурганд маханд 1 кг адууны маханд 1 г. Энэ бол маш бага хэмжээ л дээ. Ерөнхийдөө энгийн моноидрид гэдэг энгийн төрлийн кератиныг хүн өдөрт ер нь 45% л задлж чаддаг гэдэг би бас өмнө хэлжсэн тий. Адууны маханд 1 кг-да 1 г гэж шүү дээ. Энд нэг халбанда нэг халбанда энэ 5 г. 5 г тий. Тэрэндээ л яг гол ялгаа нь ерөөсөө тэр байгаа. Шинжлэх ухаанд тэндэл байгаа тий. Тэндээ байгаа гэсэн. Тэгэхээр манай үзэгчд бол жишээлбэл хизээч бэлтгэлийнхаа өмнө 1 кг адууны махыг хийчихээд бэлтгэлдээ орно гэж бол байхгүй шүү дээ тий. За надад бас нэг юм сонирхолтой одоо мэдээлэл өгөх нэг бичлэг байна нэмаха. Тэр нь болохоор нөгөө уураг яг хэрхэн үйлдвэрлэгддэг вэ гэдгийг харуулсан тийм бичлэг байна. Хоёулаа тэрийг үзчихэд тэгээд дараа нь ярилцах уу тий. За ингээд бүгдээрээ хэсэг хугацаанд амс хийгээд уураг хэрхэн яаж үйлдвэрлэгддэг вэ гэдгийг яг үйлдвэрийн процессыг бүгдээрээ яг товчхон тодорхой байдлаар гоё үзчихэд тэгээд студиэр гэж уулзаад Ямаахтаа уулзаад Ямаахаасаа уураг хэрхэн үйлдвэрлэгддэг вэ гэдгийг илүү дэлгэрэнгүй байдлаар бас ярилцъя гэж бодож байна. Ингээд хэсэг хугацааны дараа эргээд уулзъя. Яагаад та уураг хэрэглэх ёстой гэдгээ таны бэлтгэл хийж буй зорилгод хэрхэн нөлөөлдөг гэдэг талаар та мэддэг байж магадгүй ч гэсэн хэрхэн уураг бүтдгийг мэдэх үү? Яг үндэ ямар зүйлс найруулагдаж савнд байгаа зүйл юу гэдгийг мэдж байна уу? Миний нэрийг Джеймс Грейд гэдэг. Би бол BPI Sports-ийн байгуулагчдын нэг байгаа юм. Дээрх дурддагсан шалтгааны дагуу би та бүхэнд уураг хаанаас хэрхэн бүтдэг талаар хүрэхээр бэлдсэн юм. Магадгүй яг таны таамаглаж байгаачлан хөдөө газар, фермийн газрууд мэдээж мөн үнэнээс уураг үүдэлтэй. Гэхдээ та хэрхэн бүтдгийг нь харуул гайхаж магадгүй юм. Дэлхийн эмч мэрэгжилтнүүд шинжээчдийн хэлж байгаагаар жинхэнэ сайн уураг их дэлхийгээс үүсдэг гэж хэлж болно. Сүү.
The best proteins in the world start with nature. Уурганы эхний үе шат энгийн фермээс эхэлдэг. Тэдгээр фермүүд анх үнэгээ түрэг цагаас нь эхлэн өөрсдөд нь нэр өгч яг л гэр бүл чинээр нэг гишүүн нэмэгдэж байгаа юм шиг ханддаг. Ингэснээр үнэнүүдийг илүү сэтгэл хангалуун байлгаж улмаар өндөр чанарын маш сайн сүү гаргаж авдаг юм. Өндөр чанарын сүү бол өндөр чанарын уурганы хамгийн чухал зүйл. Өдөр бүр сүүг машинаар тээвэрлэн бяцлагны үйлдвэрт нийлүүлдэг. Бяцлагны үйлдвэрийн арц эдмийг ялган авч бяцлагаа үйлдвэрлэдэг бөгөөд үлдсэн шингэн бол уурга юм. Улмаар ялгагдсан үлдсэн сүүн шингэнийг машинаар мөн тээвэрлэн уурганы үйлдвэрт аваачдаг. Тухайн сүүн шингэнийг уурганы үйлдвэрийн бүгдийг нь нэгтэлж үздэг юм. Улмаараа 720 фаунд буюу 326 кг сүүн шингэн нь шүүгдэн шүүгцээр ердөө 5 фаунд буюу 226 кг уургийг л үйлдвэрлэхэд зарцуулагддаг билээ. Уурганы үйлдвэр нь зэвэрдэггүй гам материалаар хийгдсэн маш их шүүлтвэрүүдийг ашигладаг. Энэ шүүлтвэр нь бяцлагны үйлдвэрээс ирсэн шингэн олон давхар шүүлтвэрээр шүүн тослог болоод сүүний чихрийг ялган авч уурганы найрлаганд орох хэсгийг үлдээдэг. Өөрөөр хэлбэл уурганы найрлаганд байх ёстой нарийн бодисуудыг үлдээдэг юм. Тус шүүлтвэрнээс гарсан сүүн шингэнээр хийсэн уург нь цэвэр байгалийн гаралтай уурга болдог бөгөөд хэрэв өөр химийн бодис нэмсэн тохиолдолд химийн буюу холимог уурга бий болдог юм. Сүүлийн шатуул сүүн шингэнийг хатаагч машинд бэлэн болгоно. Сүүн шингэн нь хатаагч машинд орж халуун хүйтэн агаараар дамжин шингэнийг дээш гадагшлуулж хуурай хэсгийг ялган үлдээдэг. Хатаагч машинд орсон сүүн шингэний 90% нь хуурай шинжтэй болж ялган үлддэг юм. Улмаар үйлдвэрийн дараагийн шатанд уурганы найрлагыг шалган бэлэн бүтээгдэхүүн болгон савлна. Ингийн тулд эхлээд том ууданд хийж шоколад, жимс гэх мэт амтыг оруулдаг. Бүх зүйлийг хийсний дараа өндөр хурдтай холигчонд хийж эцсийн бүтээгдэхүүнийг бүтээхэд бэлэн болгоно. Одоо эцсийн шат буюу савлгаа. Савлгаа хийхдээ эрүүл ахуйн нөхцөлийг шалган уурганы хэмжээ, савны бүрэн бүтэн байдал зэргийг нэгднийгэнгүй шалгана. Ингээд уургийг савлан хайрцаглаж, уургийг түгээх ажилд орно. Гэхдээ түр азнараа. Бүх уургийг савлахын тулд эргэлзээтэй бүтээгдэхүүнийг нарийн шинжилгээнд оруулж, найрлаганд буй бодисууд нь юу нийлүү, эсвэл дутуу байгааг шалган, шаардлага хангасан бүтээгдэхүүнтэй харьцуулж үздэг. Улмаар өнгө, нектаршил, амт зэргийг шаардлага хангасан эсгийг шалгана. Хамгийн эцэст нь уургийг Chroma Dex's чанарын стандартыг олгодог. Энэ нь хараат бус бие даасан шинжилгээний байгууллагаар баталгаажсан гэсэн үг. Энэ бол спортын бүтээгдэхүүнд олгодог хамгийн нэр хүндтэй стандарт юм. Бодибилдинг гэж юу вэ? Фитнес гэж юу вэ? За ерөнхийдөө хамгийн зүгээр бүтээгдэхүүн гэх юм бол хамгийн эхлээд pre-workout-ыг ерөнхийдөө хэрэглэх зүгээр. Энэ бэлтгэлээ дэмжиж өгдөг. Судасны ханыг дэлгэн ажиллаж чаддаг юм. Хаан 2-3 цаг бэлтгэлэхэд бэлтгэлийн гүйцэтгэл илүү нэмэгдэнэ. Хүний зүрх яагаад гэмтдэг вэ? Хүнд чин өргөн гэхлээр бас манай зарим үзэгчид одоо бодож иж магадгүй. Зүрхэн дэх ачаал ер нь аюултай гэдэг. Тэгэхээр та тэрийг нэг тийм эерэг болгосон зүйлийг одоо үзэгчдэд хэлбэг. Танд фитнесийн талаар зөв мэдээлэл хэр зэрэг байдаг вэ? Танд фитнестэй холбоотой сөрөг бодлууд байдаг уу? Манайхан бол ерөнхийдөө уургийг одоо дэлхийн дээр маш өндөр ачаал буруу ойлгох шүү. Энэ бүх асуултанд спорт нутришн нэвтрүүлэг мэргэжлийн хүмүүс хариулах болно. Спорт нутришн нэвтрүүлэг пүрэв гараг бүр танд хүрэх болно. За ингээд спорт нутришн нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэндээ үргэлжлэн үрж байгаа мэдээж Change дэлгүүрийн хамт олон бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Сая бүгдээрээ уураг хэрхэн үйлдвэрлэгддэг вэ гэдэг процессыг бол маш сонирхолтой байдлаар хүлээн авч үзлээ. За тэгээд ер нь бас олон төрлийн мэдээллийг манай үзэгчдийн спорт нутришн нэвтрүүлгээс авч байгаа гэдэгт бол итгэлтэй байна. За Нима ахын хувьд яг өөрийнхөө одоо мэдлэг мэдээллээр уураг ер нь хэрхэн үйлдвэрлэгдэж бий болдог вэ гэдэг асуулт хэрвээ би танаас тавьбал яаж хариулах вэ?
За мэдээж тийм асуулт хүн болгонд тавьдаг л да. Энэ Аха. одоо яг яаж хэрэгэлдэг үү, хаанаас гарч ирдэг үү, энэ химийн гаралтай юу, биологийн гаралтай юу гэх янз бүрийн асуулт их тавьдаг. А энэ уураг бол ерөнхийдөө тухайн бүтээгдэхүүн яг ямар оцтойгоос л хамаарж байгаа юм л да. Урамлаас гаргаж авч гин, амтнаас гаргаж авч гин. Одоо амтнаас гаргаж авч гин саяны өхрийн сүнээс гаргаж авч байгаа учраас амтнаас гаргаж, давхар өмдгнөөс гаргаж авч гин. Эсвэл олон янзын гаргаж авдаг. А энэ энгийн төрлийн уургуудыг бол сүүнээс гаргаж авсан уург энгийн вей төрлийн уургууд гаргаж авч гин. Энийгээ давхар шүүлтэнд ороод хатаагаад сайжруулаад гаргаж байгаа айслэ төрлийн уург гэж. Айслэ төрлийн уургууд нь ямар учиртай гэхээр хүний биед ороод задрал нь нэмэгд задардаг. Илүү сайжирсан бүтээгдэхүүн гэсэн. Үндсэн гол ялгаанууд нь тэрэн дээрээ байгаа да. Тэгээд за амтны гаралтай, ургамлын гаралтай байгаа тийм. Хоёр үндсэн гарлаас гаргаж авдаг гэсэн. Тэгээд бас дотроос ингээд тодорхой хэмжээний ялгаанууд байгаа. Тэгээд нөгөө нэг шар сүүний уураг буюу одоо өндөгнөөс гэж хэлэх үү те тэрийг шар сүүний уураг бол ургамлын гаралтай уургуудыг хэлдэг гэсэн. За би танаас дараагийн асуулт асуух гэдэг юм л да. Энэ дээр болох нөгөө нэг биеийн массыг одоо биеийн жинг нэмж байгаа уургнууд байгаа шүү дээ те. Энэ одоо ер нь яг ямар процесс тухайн хүний биед оронгуудаа явагдаад байна вэ? Тэгээд нэг бүтэн уутыг ч юм уугаад дуусны дараа 5-8 хил нэмдэг гээл янз бүрийн ярианууд л байгаа дах юм. Тэр 5-8 хил нь зүгээр дан өөх нэмэгдээд байгаа юм уу? Эсвэл одоо булчин боож нэмэгдээд байгаа юм уу? Энэ тал дээр та юу хэлэх вэ? За яг зодоо тэр манай зарагдж байгаа тэр маск генер гэдэг юм. Би за энэ дээр тайлбарлаад өгч гэж бодож байна. Энэ маск генер гэдэг энэ бие массны уургуудыг хүмүүс уунгууд нь ардталтанд тавьсан. Энэ 2 хил нэмэн, 3 хил нэмэн, 5 хил нэмэн шууд ингэж нэмэн гэж боддог. Энэ бас маш муу. Хүний тодорхой хэмжээний бэлтгэлийн дараа уугаад тодорхой хэмжээний өдөрт уургийг задлах нэг удаагийн задлах хэмжээ гэж байдаг. Энэ нь бол тухайн хүний биеийн онцлогоос жингээс хамаарат 30-45 г-аас илүү задлж чаддаг гэсэн. Тэгэхээр нэг удаагийн хэрэглээгээр нь 30-45 г-д тооцож хэрэглэх хэрэгтэй. Тухайн хүний өндөр нам тий янз бүр. Энэ уурганы хувьд бус уургуудыг бодоход калорийн хувьд 1460 та гэдэг нь болохоор хүний өндөр жингээс хамаарат 2200-аас 2800 калори авах хэрэгтэй. Тэрний одоо бараг 60% нөөц тий. Ерөөсөө халбгаараа гэсэн үг тий. Өдрийн нэг удаагийн өдрийн нийт хэрэглээ гэсэн үг. Энэ уурганы хувьд бол өдөрт 2 хэрэглээ тэр хэмжээг авдаг гэсэн үг. Тэгээд энэ уурганы бас давуу тал нь юу гэхэд бус уургуудыг бодоход бүх төрлийн аминдын витаминууд айгүй өндөр орсон байдаг. Тэгээд мэдээж түрүүний ярьсан 3 төрлийн вэйгээс гадна тэр сүүний уург, кайсан уургууд орсон байдаг. Ерөөсөө цогцсон биз дээ тийм орсон гэсэн. Энэ яагаад масны уургууд ийм байдаг шалтгаан нь тухайн хүн жин нэмэхийн тулд тодорхой хэмжээний давтамжтай хугацаагаар байнгын хичээлтэй байж илүү жин нэмэх магадлалтай болдог гэсэн. Тэгэхээр энэ өдрийн 12 цагийн давтамжтай юм уу? Өглөө бол заавал юм идсэний дараа хэрэглэх хэрэгтэй байна. Тийм. За тэгээд бас нэг гол асуулт нь юу гэхээр энэ дэр нөгөө давхар түрүүний ярьдаг глютамин бисаны агуулмж нь бас давхар байдаг. Тэгээд чиний түрүүний асууснаар нийт нэмсэн жин гэж байгаа. Тийм. Уург болгон өөр ингэсэмс тодорхой онцлогтой байдаг. Тэр нь юу гэхээр кератины агуулмж нөгөө түрүүний ярьдаг булчингийн усыг хүчийг нэмдэг. Тийм уурганы одоо лин масл буюу хар булчингийн ургалт нь илүү жиндээ орж өгдөг. Энэ уурганы хувьд бол нийт нэмсэн жингийн 33% цэвэр булчингаар өсөлт явагддаг. Мэдээж маш 3 хил дутмын нэг гэсэн үг байна тий. Ер нь бол тэгж ойлгож болно. Нэг нь цэвэр булчингаараа өсөж ийн гэсэн үг. Тэгээд тэрнээс гадна энэ уург нь өөрөө нийт нэмсэн жингийн 25% өөхөлт явагдах хэрэгтэй. Өөхөлт явагддаг гэсэн. Мэдээж маш өндөр калори, маш өндөр нөөц явагдаж байгаа учраас хүссэн үсээгүй тэн дээр тодорхой хэмжээний өөхөн давхар явагддаг. Уусаас манай өмнөх дугаарууд дээр гарч ирсэн л да. Хүн ингээд жин нэмэн, булчин нэмэн гэхлээр дан одоо цэвэр жишээлбэл цээжний булчин бол булчингаараа ургана гэж бол хизээч байхгүй шүү дээ. Заавал нэг тодорхой хэмжээний өөхтэй цуг. Тэгэхээр энэ бол бас төгс ураг байна. Тэгээд одоо энэ 12 LB гэхлээр энэ одоо хэдэн килограмм орчим бэ? 5.4 кг гэсэн. Энийг аваад хэдэн хугацаанд уuna гэсэн үг үү? Энийг 16 хоногт хэрэглэдэг. 16. Тий, бага жинтэй хүмүүс бол одоо хитрхи өндөр өмчлөө бага хүмүүс байдаг шүү дээ. Одоо жишээ метр 80-тай 50 хил 60 хил мэд хүмүүс байдаг шүү. Тийм хүмүүс бол дооц нь арай багасгаж байна. Тэгэхгүй бол энэ нэг дор тэр хэрэглэх хэвээр заавараар задлж чаддгүй гэсэн. Зүг. Тэгээд энийг 16 хоногт хэрэглэсэн одоо маш олон хүмүүс чэнслдүүрээс авсан хүмүүс байгаа хөх тий. Дундаж одоо килограмм ер нь хэдээс хэдий хэлээ. Хамгийн дээдл нь болон одоо дундаж нь хэд байсан бэ ер нь? Тэр бол яг тухайн хүний өөрийн хэрэглэнээс хамаарч байгаа. Хамгийн багадаа энэ уург бол энэ дунджаар 5 хил орчим нэмдэг. Усны хэрэглээ сайн нэмж чадвал 16 хоногт 5 хил гэсэн үг. 5 хил гэсэн. Гайхалтай. Тэгээд усны хэрэглээ нэмнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хүний биеийн нийт жингийн 70% нь ус гэдэг утгаараа ийм нэмэлт уург болон нэмэлт үсгэрийг хэрэглэхэд усыг хэрэглэж чадах юм бол тухайн одоо нэг
бодисын солилцоог илүү дэмжиж өгөөд уургийг илүү анаболик болгож өгдөг. Хүний биед илүү тэжээлтэй болгож өгдөг. За тэгэхээр хэрвээ манай залуучууд одоо өөрийнхөө биеийн жин сэтгэл одоо дундуур байдаг бол те энэ уургийг аваад 16 хоногийн дотор хамгийн гол нь өдөрт 2 удаа уух нь байна. Тэг яг зааврын дагуу уугаад дээрэс нь маш одоо өөрт хэрэгтэй хоол хүнсээ сайн идэнэ. Тэгээд бэлтгэлээ мэдээд сайн хийх хэрэгтэй те. Тэгэхгүй бэлтгэл хийхгүйгээр уугаад ах юм бол энэ хий өөх болох нь те. Аа. За энэ жишээлбэл ченц дэлгүүр дээр хэдэн төгрөгийн үнэтэй зарагддаг вэ? За энэ уург одоо манаагаар одоогоор 145,000 төгрөг. 145,000. Аа, том боломжийн үнэтэй санагдаж байна надад бол. За тэгээд 16 хоногийн дотор манай үзэгчдээс одоо өөрт таарсан биеийн жингээ бол нэмээрээ тэгээд магадгүй бас дараагийнхаа дугаарууд дээр одоо энэ яг уургийг хэрэглүүлээд те 16 хоногийн дотор хэдийн хил нэмж байгаа гэдэг туршилтыг бас явуулвал их зүгээр санагдаж байна. Болно. Тэгээд тэгээд нэмаахаа одоо энэ Монголын төвшөнд одоо энэ Америкт Мистер Олимпиа гэж Generation Iron гэж канонуудыг үзэж хахад хүмүүс ингээл дандаа нөгөө нэг эмнэлэг дотор орцсон те өөртөө ингээл аюу олон төлөв нөхөрөн залгацсан. За чи өнөөдөр тэтийн хилтэй чиний биеийн булчин чинь хэд байна? Одоо хэдэн хоногийн дараа хэдүүлээ ингэж нэмнэ гэл яг судалгааны дагуу явж штэ те. Монголд ер нь тийм ажлууд явагдаж байгаа юу? Явагдахгүй байгаа бол хэдэн жилийн дараагаас яг уураг болон бодибилдингийн төвшин ер нь тийм төвшөнд хүрнэ гэж боддог байлаа. Магадгүй энэ удахгүй байх гэж боддог миний хувьд. Тий. Одоо бидний хувьд бол яг аль биесны дилер боллоо. Одоо Монголд анх удаа яг тухайн брэндээс нь тамирчдаг ивент тэтгэгээр нь оруулж ирж байна. Энийний дараагийн ажлууд бол биднэрт бас төлөвлөсөн ажлууд бол байгаа л да. Тэр дунд бол явж л байгаа. Тэр дунд явж байгаа. Энийг бол бид нэр ойрын 5 жилдээ бол хийнэ гэсэн төлөвлөлт явж байгаа. Тэгэл яг тэгээд бас Монголын тамирчид гэлтгүй Монголын залуучууд маань яг ингээд шинжлэх ухааны талаас нь те тэдэн халбыг уугаад яг ингээд тухайн нормын дагуу ингээд явбал илүү амжилтанд хүрээд хүний биеийн онцлог нь бас монголчууд илүү гоё байдаг юм шиг надад санагдаад байна. За ингээд хоёулаа энэ түрээд нэвтрүүлгийг өндөрлүүлье. Өнөөдөр нэвтрүүлэг бол манай үзэгчдэнд хэрэг таалагдсан гайхалтай нэвтрүүлэг болсон гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд хандаж хэлэхэд манай үзэгчд яг энэ уургнуудаас одоо аль өөрт хэрэгтэй байгааг ченц дэлгүүр дээр очиод тэгээд яг зааврын дагуу мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авч агаад хэрэглээрэй гэж хүсмээр байна. Энэ уурыг жишээлбэл 16 хоногийн дотор таны биеийн жинг бол хамгийн багадаа 5 хил нэмнэ. Тэгээд одоо 140-50 мянган төгрөгийн үнэтэй ийм уург байна. Тэгээд өнөөгийн нийгэмд бас 140-50 мянган төгрөг гэдэг бол яг хүмүүс буруу зарцуулахаараа яаж зарцуулж байгаа вэ те. Тэгэхээр өөрийнхөө эрүүл мэндийг бодоорой гэж хүсмээр байна. Ингээд спорт nutrition нэвтрүүлэг 7 хоног бүрийн пүрэв гарагт SBS World цугаар таны амьтууд зочлон очиж байгаа. Мэдээж манай нэвтрүүлэг та бүхэндээ эрүүл мэндийн боловсролыг олгож байгаа. За манай нэвтрүүлгийн дараагийн дугаар Change одоо фитнес клубээс энэ бүх уургнуудыг яг яаж хэрэглэдэг юм бэ гэдгийг илүү сонирхолтой байдлаар та бүхэндээ хүрэх болно. Ингээд дараа 7 хоногийн пүрэв гарагт бүгдээрээ эргээд уулзцаая. Баяртай үзэгчтэй. Бодибилдинг гэж юу вэ? Фитнес гэж юу вэ? За ерөнхийдөө хамгийн зүгээр бүтээгдэхүүн гэх юм бол хамгийн эхлээд pre-workout-ыг бол ерөнхийдөө хэрэглэх зүгээр. Энэ бэлтгэлээ дэмжиж өгдөг. Судасны ханыг төлн ажиллах чадварыг нэмэх. Тухайн 2-3 цаг бэлтгэлэхэд бэлтгэлийн гүйцэтгэх илүү нэмэгдэнэ. Хүний зүрх яагаад гэмтдэг вэ? Хүнд чинь өргөн гэхлээр бас манай зарим үзэгчид одоо бодож иж магадгүй зүрхэнд их ачаал дээр нь аюултай гэж. Тэгэхээр та тэрийг нэг тийм эерэг болгосон зүйлийг одоо үзэгчдэд хэлбэг. Танд фитнесийн талаар зөв мэдээлэл хэр зэрэг байдаг вэ? Танд фитнестэй холбоотой сөрөг бодлууд байдаг уу? Манайхан бол ерөнхийдөө уургийг одоо энэ дээр маш өндөр ачаал дуруу ойлгох. Энэ бүх асуултанд спорт nutrition нэвтрүүлэг мэргэжлийн хүмүүс хариулах болно. Спорт nutrition нэвтрүүлэг пүрэв гараг бүр танд хүрэх болно.